Сайн уу? Надагчуудаа хайр түгэе үргэлжилж байна. Бид багш нарын баярыг өгсөн хамгийн анхны дугаараа нийслэлийн налах дүүргийн 119 дугаар сургуулиас та бүхэндээ төлөвлөлөн хүргэж байна. Эрдмийн их аянд мордуулж энэ амьдралын дурсамж бүхнийг минь мөнхөлж өгсөн эрхэм хайртай багш энх хамгааландаа хэмээн хаяглаж 2024 оны 12-ийн 1 ангийн төгсөлтийн шавнараас нь ачид багштай илгээсэн маш гоё гинтийн бэлгийг энэхүү цэцгийн баглагаар уламжилцгаая. Саманагша. Тантай түрүүлж. За манай мэдчилгийн үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа энэ цаг мөчид 119 дэх сургуулийн хамглан багштайгаа танилцуулж байна. За юун төрөнд багштай энэ өдрийн мэнд хүргэе. Ажил албан тавтай сайхан байна уу? Оо сайхан байна уу. За багшаа ирсэн хэрэг явдлаа танилцуулъя. Ингээд цэцэг бариад ороод ирэхээр ер нь хамгаалж байгаа болоо гэж бодож байна. Энэ цаг мөчид дэлхийн өнцөг булан бүртэх бүхий л багш нарыг сургууль хүмүүжүүлэгчдийг бас баярлуулж байгаа. Тэгээ танд бас энэ хамт олон хөөрхөн бяцхан шавнырийн өмнөөс дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 өдрийн гал халуун мэндийг тохиолдуулан нэг сая хаалга ташлалтаар баярын мэнд хүргэе тэхүү. Баярлалаа. За тэгээд багшаа нэгэнт мэрэгжил ярьж эхэлснийх би бас танд цэцгээ дамжуулахаас өмнө нэг асуултыг асуумаар байна. Боловсролын салбарт та хэд дэх жилдээ ажиллаж байгаа? Бас хэдэн анги төгссөн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байна. 1-9 12 дугаар анги 2-ыг төгссөн. Тэгээ нийт 3 анги төгссөн. За тэгэлгүй яхаа тэгээд төгсгсөн ангийн асуудаг нь багшаа ер нь бол одоо суралцж байгаа шавнар онцгойлон багш нартай их болон гинтийн бэлгийг барьж байна. Харин энэ удаагийн цэцгийн баглаа их өвөрмөц байна. Учир нь төгсөөд явсан ч гэсэндээ тэвэр дөрөн цэцгээр багштай гинтийн бэлэг барихыг хүссэн шавнарын илгээмжийг тань аваад ирсэн учиртай. Ингэхдээ бас талархлын үгсийг дамжуулсан учраас одоо таныг бас захидалд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Хавар болоод шууд нутаг буцдаг шиг хайртай шавнараа өдөж өгөөд хамгийн гоё амьдралын минь дурсамжийг бүтээлцээд хайртай багш минь сургуультай соён гэгэрүүлэхийг хүсээ үргэлжлүүлсээр л байгаа. Үргэлж дурсаж санаж байдаг шүү багшаа. Ангийнхныгаа ч өгөөлн дурсаж байдаг шүү. Амьдралын минь хамгийн сайхан дурсамжийг мөнхөлж өгсөн ачит багштай талархаж байдаг шүү. Загсан бүхэн нь дэндүү үн цэнтэй байна багшаа. Зааж сургасан бүхний тань үн цэнийг одоо хүүхдүүд нь ойлгож байна. Сурагчийн ширээнээс оюутны амьдрал хөл тавиад баггүй хугацаа өнгөрсөн байна. Цаг тутамд таныгаан дэндүү их өгөөлн санаж байгаа шүү. Ариун мутраас тань эрдэм хүртсэн азтай хүмүүс нь бид юм шүү. Ачид багштай баярлаж явдаг шүү гэсэн талархлыг таны 2024 оны 12-ийн 1 ангийн төгсөгчдөөс нь бас тэдний эцэг эхчүүдээс илгээсэн байна. Баярын мэнд хүргэе. Аяун дэлгэн элтэй замыг зааж өгч та ороод дэглэм ардын багш таны шингээсэн баатар суурийг магтъя. Хамглан багш би ч бас танаас эрдэм хүртэж байсан. Ингээд өнөөдөр бас мэдчилгээ дамжуулаад ирсэн. Ингээд харахаар багш хүн хизээд хүнээр баян байдаг болов гэж бодож ин хэдий төгсөөд явсан ч гэсэндээ хайртай үрс нь үргэлж талархаж явдгаа дамжуулсан. Харин одоо бичлэгийг үзээд онцгойлон бас тэсэн ядан хүлээж байгаа болов таны сэтгэлээс хаалцмаар байна. За баярлалаа. Өстой гинти юм байна. 24 он төгссөн манай 12-ийн 1 анги болоод маш үнэхээр тэр үедээ сурдлага хөдөлмөр бүх юмараа өндөр амжилт гаргасан их мундаг анги байсан. За тэгээд би ч өөрөө хичээсэн. За тэгээ эцэг эхчүүд маш их тусалдаг. Ер нь их нэгт холбоотой маш сайн анги байсан. Тэгээд одоо жоохон тулгуундаа тийм хэлж чадахгүй. Тэгээд хүүхдүүдтэй бас одоо ирээдүйн амьдрал ажил хөдөлмөрт нь амжилт хүсье. Бас эцэг эхчүүдэд нь талархаж гин үргэлж ингээд эргэж санаж одоо ингэж харилцаж явдагт баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Багшаа тэгээд энэ бичлэгтээ онцгойлон дурдж өгөөрэй гэсэн манай 12-ийн 1 2024 оны эсэлтийн ерөнхий шалгалтаараа дүүрэгтээ бас тэргүүлж байсан. За тэгээд сурч явах хугацаанд сургуулийн төдийгүй дүүргийн нэлээд олон амжилтуудыг баттгаж байсан. Энэ бүхэн нь бас багштай туйлын холбоотой байдгийг бас багшийн ёс зүй, таны удирдах арга барил, тэр эцэг эхчүүдийн зүрх сэтгэлд их хоногшсон юм шиг байлээ. Багштай баярын мэндийг дахин дэвшүүлье. Оройд дэдлэм ардын багшийн ойд шингээ
байсан Баатар сүрийг магтан дуулъя. Олон ээж аавын охид хүүгүүдийн оюуны мэлмиг гэрэлтүүлсэн онцгой төрсэн багш мэргэжлийн тань өмнө мэхийн эслэж хүндэтгэе. Багшаа сайхан баярлалаа. За баярлалаа. цагийг хамтруулсан